За өнөөдөр ингээд дэлхийд даяар тархаад байгаа одоо энэ шинэ коронавирус бол одоо маш эрчимтэй тархаж байна. Одоо үүний эсрэг бол одоо манай эрүүл мэндийн байгууллага, эмч совилогчд одоо энэ албан агчд бол одоо маш үр дүнтэй тэмцэж одоо Монгол улсад одоогоор бүртгэгдээгүй байна гэдэг одоо маш их одоо сайхан мэдээ бас сонсч байна. Үүний эсрэг одоо хүн болгон тэмцэх ёстой, хүн болгон хариуцлагатай байх ёстой. Тэгээд одоо Бичил глобус санхүүгийн нэгдлийн зүгээс одоо нийт 200 гаруй ажилчдаа төлөөлөөд өнөөдөр бид бүхэн одоо сэтгэлийн хандив болгож ингээд 33 сая төгрөгийг одоо энэ эрүүл мэндийн яам одоо яг энэ фронт дээр одоо нойр хоолгүй тэмцэж байгаа энэ ажилчид албан агчтанд дэм болгож одоо 33 сая төгрөгийн сэтгэлийн хандив өгж байгаамаа. Энэ үйл маань одоо бас дэм болох болов уу гэж бодож байна. Тэгээд нийт одоо байгууллага хамт олон хувь хүмүүсийг бас уриалж байна. Энэ одоо эрүүл мэндийн одоо энэ төлөөх одоо энэ одоо коронавирусын эсрэг тэмцэл бол одоо хүн болгоны оролцох ёстой бид бүхний одоо том хариуцлага шүү гэж та бүхнийг уриалмаар байна.